Өнөөдрийн мэнд энэ удаад 2006 оны 1 сарын 22-нд болсон үйл явдлын тухай онцолж ярих болно. Энэ зураг нь саяхан Los Angeles Lakers багийн крипто аренаны гадаа хөшөө болон сүндрэлсэн ийм зураг байгаа. Энэ бол мэдээж хэрэг Kobe Bryant-ийн Raptors багийн эсрэг 81 оноо авсан тоглолтын зураг юм. Энэхүү тоглолтын талаар баримтат кино 2023 онд гарсан 81 оноотой домогт тоглолт гэдэг нэртэй. За энэ баримтат кино бас үзэж дуусгаад энэхүү бичлэгээ хийж байгаа. Тухайн тоглолтыг хийхээс өмнө Los Angeles Lakers баг нь удирлыг тийм сайн эхлүүлж чадаагүй байсан бөгөөд 21 хожил 19 хожигдолтой Staples Centerтэй Raptors багийг хүлээн авч тоглосон байгаа. Харамсалтай нь тэдний хүснээр тоглолт эхэлж чадаагүй. Raptors баг тоглолтын эхнээс шидэлтүүдээ онгож улмаар тэргүүллийг авч эхэлсэн байгаа. Kobe Bryant энэхүү тоглолтын 1-р үед 9 тоглооны 5-ыг нь унгаасан. За 3 онооноос нэг шидээд оруулж чадаагүй. Ингээд 55% гүйцэтгэлтэй 14 оноотой эхний үеийг дуусгасан. Эхний үед бол Toronto Raptors 7 оноогоор тэргүүлж дуусгасан байгаа. За 2-р үе эхлэхэд мөн л Raptors багийн тоглоомнууд сайн хэвээр байсан. Kobe Bryant 7 тоглооноос 5-ыг унгаж аркны араас нэг удаа унгасан. За ингээд 71% гүйцэтгэлтэйгээр 12 оноотой дуусгасан байна. Эхний хагас дуусахад Kobe Bryant 26 оноотой, Toronto Raptors баг 63-49 харьцаатайгаар 14 оноогоор илүүрхэж дуусгасан байна. Харин 3 дахь үеийн хувьд Toronto баг Kobe Bryant-ыг зогсоох учраа олж чадаагүй гэж хэлж болно. Kobe Bryant 15 шидэлтээс 11-ийг нь унгасан. Ингэхдээ 3 онооны шидэлтийг 100%-тэй 4-4 гэж гүйцэтгсэн. Чөлөөт шидэлт нэгийг хийсэн. Ингээд нийтдээ 73% гүйцэтгэлтэй 27 оноотой 3 дахь үеийг хаасан байна. Тухайн үед Toronto Raptors багийн дасгалжуулагч байсан Sam Mitchell Kobe Bryant дээр 3 дахь үед 3-4 хамгаалалттай хувилбар туршиж үзсэн бөгөөд тэдний хувьд бүр бэлтгэл дээр ч хийгээгүй хамгаалтаа туршиж үзсэн байгаа. За ингэхдээ бүсийн хамгаалалт нэг эсрэг нэг локдаун за мөн 2 тоглогч 3 тоглогч очсон ийм бүх хамгаалтуудыг туршиж үзсэн. Гэвч Kobe Bryant-ийн тоглолтыг хязгаарлаж чадаагүй. За ингээд 3 дахь үед дуусахад Lakers баг анх удаа тэргүүлээд 91-85 харьцаатай 6 онооны тэргүүлэлтэд дуусгаж чадсан байна. 4-р үед ч гэсэн Kobe Bryant-ийн тоглоомнууд буураагүй бөгөөд 28 оноо авсан. За үүнийхээ 23-ыг нь сүүлийн 9 минутанд авсан байна. 4-р үед 15 оролдлогоос 7-ыг нь амжилттай болгосон. 3 онооноос 2 удаа унгасан. Харин чөлөөт шидэлтийг 13-аас 12 гэж гүйцэтгсэн. Ингээд 46% гүйцэтгэлтэй 28 оноо авч дуусгасан. Нийтдээ 81 оноо авсан тоглолтод мөн 6 самбар, 2 ассист, 3 стил, 1 блок хийж дуусгасан байна. Шидэлтийн хувьд бол 71% гүйцэтгэлтэй 3 онооноос 13 шидэж 7-ыг нь хийсэн. Мөн 50-аас дээш хувийн гүйцэтгэлтэй чөлөөт шидэлтийг 90%-тэй гүйцэтгэж дуусгасан байна. За энэхүү Raptors багийг Kobe Bryant гэдэг ганцхан тоглогч Raptors багийн авсан 104 онооны 77% тэнцэх оноог ганцаараа авч буулгаж авсан ийм гайхалтай тоглолт үзүүлсэн. Энэхүү гайхамшигтай тоглолт хийсэн улиралдаа тэрээр 50 нэмэх оноо 6 удаа, 40 нэмэх оноо 21 удаа, 30 нэмэх оноо 29 удаа авсан байна. Энэ улирлыг дуусгаад тэрээр 8 дугаараа хананд үлгсэн бөгөөд эх улирлаас нь 24 гэсэн дугаартай тоглож эхэлсэн. Харин энэхүү улирлын хувьд плей-оффт шалгарч чадсан ч 7 тоглолтод Suns тажигдоод Kobe Bryant-ийн 2005-аас 2006 оны улирал дууссан. Ингээд түүхэнд бас нэгэн тодор бичигдэх өвөрмөц амжилтын эзэн бүх цаг үед нэг тоглолтод хамгийн өндөр оноо авсан 2 дугаар байранд бичигддэг тоглогч болсон байгаа. Ингээд лигийн хамгийн аюултай тоглогчийн талаар бэлтгэсэн мэдээлэл энэ түрээд дуусж байна. Баярлалаа.